Улаанбаатарын төгжрлийг бууруулж, нийтийн тээврийг дэмжих зорилгоор нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулагдаж, автобусны эргэн төлөлт элэгдлийн зарлыг төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрджээ. 2024-өөс 2025 онд энэ сангаар дамжуулан 27-оос 29 тэрбум төгрөг төвлөрүүлж, 31 ширхэг шинэ үеийн угсар автобус худалдан авсан байна. Сүүлийн 4 жилд нийт 1150 тээврийн хэрэгсэл шинээр үйлчлэгэнд гарч, ижил тооны хуучин автобусыг хассан нь парк шинжиллийн бодит үр дүн байлаа. Парк шинжилтийн ажлын хажуугаар бид нар одоо нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа энэ 2000 гаруй жолоочийн цалинг одоо бид нар 3.5 сая төгрөг болох энэ асуудлыг тавьж нийслэлийн иргэдийн хурлаар одоо хэлэлцүүлж 2024 оны 3 сараас одоо жолооч нарын дундад цалин 3.5 сая төгрөг болох энэ асуудлыг бол шийдвэрлсэн. Энэ нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа олон мянган албаагчид одоо түүний гэр бүлийн нийгмийн эдийн засгийн баталгаа болж гисэн. Дэлхийн бусад улс орнууд агаар агшны бохирлыг бууруулах хөлөмжийг багасгах тал дээр явж байгаа конвенцэд одоо манай улс нэгдсэн учраас энэ чиглэл рүү л явна. Сүүлийн одоо удамжаар явж байгаа манай нийтийн тээврийн хэрэгслийн дизель автобуснууд бол бүгд одоо Евро 5 гэсэн ийм чанарын одоо түл ширгэлэх ийм техникийг авлаа. Мөн энэ одоо Евро 5-ыг хэрэгжилж Евро 5 түлшин шилжснээр энэ одоо хөхрийн хүчлэл бол хэд дахин багассан. Удаа тортгийг эргүүлээд одоо 5-600 градуст шатаадаг ийм системтэй нийтийн тээврийн хэрэгсэл явж байгаа. Тэгснээр одоо Улаанбаатар хотын төв гудамжинд одоо үүрэг гүйцэтгэж байгаа мянган тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 100-га тээврийн хэрэгсэл захиргаан батарей автобус болсон. Мөн автомат угаалгын систем нэвтэрснээр цэвэрлэгээний цагийг хэмнэж автобус бүр илүү цэвэр үзэмжтэй болж иргэд тав тухтай тоглог орчинд зорчих боломж бүрдсэн юм. Төлбөрөө картаар болон гар утсаар өөрт тохирсон хэлбэрээр хялбархан төлөх боломжтой болсноор үйлчилгээ хүртээмжтэй болж зорчиж явахдаа үнэгүй интернет ашиглан ажил амжуулж цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлжээ. Өдөр бүрийн амьдралыг хөнгөвчлсөн тав тух технологи цаг хэмнэлтийн хослолсон ийм нийтийн тээвэр өнөөдөр нийслэлийн иргэдэд үйлчилж байна. Манай хотын иргэд маань энэ нийтээр ажиллах соёлдоо одоо иргэн болгоныг үүрэг хариуцлага чухал юм аа. Хүн нэг нэгийг хүндэтгэж чид одоо хүндлэл авдаг. Тэр жолооч нарыг хүндэтгэх манай жолооч нар ч гэсэн иргэд одоо соёлтой үйлчлэх шуурхай байх. Тэр тал дээр нь одоо хамтраад явах юм бол энэ бидний шийдэх асуудал мөн үгүй мөн байгаа. Тэгээд энэ явдал нь одоо цаашдаа улам сайжраад бид нар одоо нийтийн тээврийг өөрчлөхөд аюулгүй одоо хулгайд юм алдчихгүй гэж санаа зовдгоо хаягдсан гээгдсэн зүйл маань олдох болов гэдэг ийм эргэлзээгүй байхын төлөө бүгдээрээ хамтарч ажиллах юм бол технологийн хөв шийдэгдсэн. Манай жолооч нар энэ цалингийн асуудал шийдэгдлээ. Одоо ухамсарын асуудлыг хэдүүлээд дэвшүүлэх юм бол нэгдэж нийлээд одоо хотын соёлдоо одоо аяг тухтай зорчих хөдөлгөөний аюулгүй байдлын одоо байдал нь сайжирсан ийм одоо үйлчлэгээ болох бүрэн нөхцөл бүрдсэн гэж хэлмээр. Энэ бол бидний амьдралд анзаарахгүй юм шиг ингээд дорхороо мартж байгаа юм шиг боловч амьдралын чанар соёл бол илт дээшилж байгаа гэж байна. Одоо ингээд дутхгүй метротой болно. За цаашдаа бол нийтийн тээвэр дээр одоо дүүжин тээвэр, тарамбай, заавал метро гэдэг ингээд ажлууд явагдана. Энэ нь бол одоо их багтаамжийн гэж ярьж байгаа. Одоо их багтаамжийн гэдэг нь одоо нэг автобусанд 80 хүн одоо зорчдог болвол их багтаамжийн гэдэг нь одоо энэ секц одоо тарамбай буюу вагоноор 200, 300, 400 хүн зорчих. Ийм одоо боломжууд нэгтгэхэд одоо энэ Улаанбаатар хотын удирдлага зөвлөх багууд гадаадын одоо инженерийн ажилтнууд бол ингээд энэ төслүүд дээр явж байна л та. Тэгэхээр цаашдаа бол энэ одоо нийтийн тээврийн салбар олон төрөлт хэлбэрлэлөөр шилжиж байгаль экологтэй хэлтэй одоо цахилгаан хөдөлгөөртэй буюу газар хөдөлгөөртэй одоо тээврийн хэрэгсэл ашиглах ийм зорилго тавиад ажиллаж байна.